Сайн мэцхан өнөөдөр мэдээ хүргэе. Шинэхэн бичлэгээр олж чадаа баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр Cosrx-ээс надад бэлэг болгон явуулсан. Хамгийн анхны бэлэг болгон явуулсан Pure Fit Sika 7 Solution хэмээх нэг нь лайн байгаа л да. Тэгэхээр энэ лайн болохоор дотроо 5 бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр энэ хүү 5 бүтээгдэхүүнийг хэрэглээд надад ямар сэтгэл төрсөн, ямар санагдсныг та бүхэндээ хуваалцъя. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө ямар учиртай бүтээгдэхүүн бэ гэхээр Sika 7 Solution гэж байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол найрлаганд нь Centella Aegerica extract-ийн Centella-гийн 7 төрлийн найрлага орсон байгаа л да. Ер нь бүгдэнд нь. Тэгэхээр ерөнхий зорилго нь гэх юм бол маш их улайсан эмзэгшсэн цочирдсан эсвэл төрөлхийн тийм эмзэг арьстай хүмүүст зориулсан тайвшруулах улайлтыг багасгах зорилттой антиоксидантаар баялаг тийм найрлага орсон бүтээгдэхүүнүүд байгаа. Та нарын харж байгаачлан би энэ 4 бүтээгдэхүүн өөрөө тавьсан байна. Нэг нь байхгүй. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тонер нь надад хамгийн их таалагдсан. Тэгээд тонерыг нь би хэрэглээд дуусгасан байгаа. Ер нь бол тусгаарлалтын байранд байхдаа би тонерыг нэг үе хэрэглээдсэн. Тэгээд хэрэгжилж байгаа дуусгаад савыг хайцсан байгаа. Тэгэхээр тонероос нь эхлээд ярих гэж бодож байна. Хамгийн их таалагдсан шалтгаан гэх юм бол тонерийн текстур нь айгүй тийм шингэн тийм гоё watery textureтэй тийм хавшаад хэрэглэхэд ч тохиромжтой хөвөн шингээгээд арчсан ч болохоор тийм тохиромжтой маш гоё тийм textureтэй тонер байсан. Тэгээд хамгийн түгээмэл тонертэй харьцуулах юм бол Clarins Supple Preparation тонероос арай жоохон шингэндүү. Гэхдээ мэдээж тайвшруулахын хувьд бол хамаагүй илүү тийм тонер байгаа. Тэгэхээр зөвхөн тонер гэлтгүй эдгээр 4 бүтээгдэхүүнүүд ч гэсэнтэй нэг орсон нийтлэг найрлаганд гэх юм бол Centella Aegerica гэж хэлсэн байгаа шүү дээ. Нэг 7 төрлийн яг нийтлэг найрлагууд байгаа л да. Бүгдээрээ Centella Aegerica-гийн төрөл. Тэгтээ энэ дотор нэгдүгээр Centella Aegerica extract, Centella Aegerica leaf extract гэж байгаа нөгөө навч руугаа авчиж шүү дээ. Тэгээд 3 дугаарт нь Centella Aegerica root extract тий. Root гэхэр чинь бас нэг арай өөр төрөл бол авчиж байгаа байхгүй. 4 дугаарт нь Aegerica-side, 5 дугаарт нь Aegeric acid, 6 дугаарт нь Metcasic acid, 7 дугаарт нь Metcasoside гэд яг энэ 7 нь болохоор Centella Aegerica-гийн 7 төрөл байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ бүтээгдэхүүнүүдэд орсон буюу тэр үнэхээр арсыг бүр тайвшруулахгүй байхын аргагүй 7 төрлийн Centella Aegerica орсон байгаа. Харин дараачихын бүтээгдэхүүн бол Sika Cleanser гэж байгаа. Sika 7 Solution Cleanser. Тэгээд цэвэрлэгчийн хувьд бол хөөсөн цэвэрлэгч. Нөгөө first cleanser, second cleanser гэдэг ч тийм тосон юм уусан цэвэрлэгч. Тэгээд 2 дугаарт нь хөөсөн цэвэрлэгч ордог байна шүү дээ. Тэгэхээр энэ бол мэдээж 2 дугаарт нь хэрэглэх хөөсөн цэвэрлэгч байгаа. Цэвэрлэгчийн хувьд бол хамгийн түрүүнд мэдээж 7 төрлийн Centella Aegerica орсон. Мөн дээрэс нь Eucalyptus globulus leaf oil орсон гэд би угаасаа хамгийн анхны нөгөө сэтгэл дээр хэлжсэн шүү дээ. Нилээн essential oilтай юм байна шүү. Хэрэглэхэд нилээн тийм хурц үнэртжээ шүү гэдэгжсэн. Тэгэхээр яг миний хэлснээр л болж таарсан. Энэ цэвэрлэгч айгүй сонин. 7 төрлийн Centella Aegerica орсон. Дээрэс нь маш олон төрлийн татгалзах ёстой юмнуудаас татгалцсан эмзэг арсны шаардлагыг маш хангасан цэвэрлэгч байхгүй юу? Юу вэ гэхээр cruelty free, paraben free, sulfate free, mineral oil free, artificial fragrance free, alcohol free ийм цэвэрлэгч байгаа. Тэгсэн хэрнээ essential oil нэлээд түлхүү орчихсон. Тийм учраас нөгөө хэдийн эмзэг арсны шаардлагыг маш хангасан ч гэсэн нөгөө essential oil-оос хашилдаг хүмүүстэй асуудал үүсгээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр зарим хүмүүсийг бас хараад хаад бүтээгдэхүүнээ хэрэглээд маш их эмзэгшээд улаагаад байдаг. Юунаас болоод байгааг мэддэхгүй те. Тэгэхээр essential oil-оос хашлаад байгаагаа мэдхгүй хэрэглээд байдаг. Тийм учраас тиймэрхүү хүмүүс байх юм бол essential oil-ыг нь маш сайн харж байгаарай гэж хэлмээр байна. Цэвэрлэгчийн бас нэгэн харгалзаж үзэх шалтгаан бол pH level байгаа шүү дээ. Тэгэхээр pH level-ийн хувьд бол би өөрийнхөө нөгөө pH strip-ээр шалгаж үзсэн байгаа. Тэгээд хариу нь бол ийм гарсан. Өнгө нь энэ 5-аас 6-гийн хооронд бол таарад нийцэд гараад ирсэн. Тэгэхээр pH level-ийн хувьд бол айх зүйл байхгүй 5.5-тай гарч ирсэн байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ цэвэрлэгчийг хэрэглэж байхад текстурийн хувьд бол нэлээд тийм кремий нэг юм foamy байдаг шүү дээ. Усаа ингээд холонгууд жоохон тийм сүүн текстуртэй болоод тий яг өвлийн уйлалд бол хуурай арсан дээр мань бол айгүй тааламжтай. Тэгтээ миний T-zone хэсгээр мань нэг сайн бүрэн цэвэрлээд байгаа мүү гүмүү гэмээр нэг тиймэрхүү сэтгэл төрөөд байсан. Тэгэхээр магадгүй acne prone тослог биш. Хит essential oil эмзэг мэдрэмтгий биш. Бусад арсны төрөлтэй асуудалтай хүмүүст бол боломжийн тохирох цэвэрлэгч гэж би бол бодож байна. Хэмжээний хувьд бол 150 ml буюу бараг хизээж дуусахгүй гэмээр яж хат иймэрхүү текстуртэй цэвэрлэгчүүд айгүй тийм бага ордог шүү дээ. Тэгэхээр нэлээд удаа хэрэглэх хэмжээний тийм цэвэрлэгч байгаа. За дараагийнх нь Sika Serum гэж байгаа. За serum болохоор миний хувьд таалагдсан бүтээгдэхүүний хоёрт орно. Эхлээд тонер, дараа нь serum бол ер нь бол орчих واخ. Яг тэгэхээр би serum-ыг бол ер нь энэ хүртэл хэрэгжилж нэг л болжгүй таалагдахгүй байгаа зүйлийг бол нэг дундаас нь ч юм уу
дунд хүрэхээс өмнө ингээд хэрэглэхгүй орхичдаг байхгүй. Тэгэхээр энэ бол талаас доошоо явцсан гэдэг бол нэлээд хэрэгэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр серумын хувьд бол мэдээж 7 төрлийн Centella орсон. Centella өөрөө маш сайн антиоксидант болж өгдөг учраас энэ серум өөрөө нөгөө бид нар чинь vitamin C серумыг антиоксидант гэдэг төрлөөр түрхдэг шүү дээ. Тэгэхээр энийг өглөө түрхэх юм бол бас антиоксидант үйлчлэнэ гэсэн үг те. Таны арсыг одоо агаарын бохирдлоос хамгаалж өгнө гэсэн үг. Тэгэхээр Монголын орчин нөхцөл уур амьсгалд агаарын бохирдлоос хамгаалах зүйлийг бол заавал нэг хэрэгжилж авах хэрэгтэй байгаа шүү дээ. За мөн үүн дээр нэмэгдээ нөгөө серум болж байгаа гэдэг утгаараа те emollient те emulsifying moisturizing одоо гэх мэтч жоохон тийм өтгөн болгодог найрлагууд бол нэмэгдэж орж ирсэн. Butylene glycol, betaine and panthenol гэх мэтчлэн одоо найрлагууд бол орж ирсэн. Тэгэхээр энэ нь өөрөө серумыг нэлээд тийм өтгөн дүү, жоохон тийм урсамтгай одоо хүрэх гэж байгаа найрлагаа арсны нэлээд гүн рүү хүргэх үйлчлэгээтэй тийм найрлагууд ороод ирсэн байгаа юм л да. Тэгэхээр миний хувьд бол энэ серумыг нөгөө би чинь юунд тусгаарлалт байх хугацаанд ер нь тусгаартаас гарч ирсэн ч гэсэн ретинол хэрэглээдсэн. Тэгээд Монголын уур амьсгал гинт амар хуурай болцсон тий. Тэгээд яг хүүтэрж байх үед нь би өөрөө ирчлээ. Дээрээс нь ретинол хэрэглээд миний арс нэлээд аашилсан бүр би энэ арсныхаа аашийг олох гэж бүр хэсэгтэй л жоохон тэмцэлтлээ. Тэгээд нэг өглөөс ирээд босоод ирсэн чинь миний энэ хоёр хацар дээр нөгөө dry patches гэдэг чинь тий ингээд баг ингээд хууларж унах байгаа юм шиг нэг юм сони юм дараагаар тий нэг юм сони хураашаад холцроотаас ирсэн. Тэгээд нэлээд эмзэгшсэн, улайцсан. Тэгээд тэр үедээ болохоор би ретинол хэрэглэж байсан. Ретинолоо болоод 2 өдөр дараалаад Sika серумаасаа түрхэд тэгэл өөрийнхөө түрхдэг одоо moisturizer-а түрхэл унтаадсан гэсэн чинь 2 өдрийн дотор арс маань айгүй гой тайвшраад буцаад ингээ хэвэндээ орсон. Тэгэхээр октод надад тэгдэг байхгүй. Ээжээ хэрэгжилчлээ, би ээжээ хэрэгжилчлээ тэгсэн чинь арс маань ингэчлээ, улаачлаа гэд тэ. Нэг тийм тохиолдол гардаг ш. Тийм байх юм бол нөгөө активсаа түр болоод энэ серумээс нэг 2 өдөр түрхчих юм бол буцаад яг хэвэндээ орчин. Тэгээд дараагийн одоо активс арга хэмжээ авдаг ч юм уу эсвэл хэрэгэлдэггүй ч юм уу те таны дур. Тэгэхээр энэ бол ямар ч сан таны арсыг эргээд яг хэвэнд нь оруулах хэмжээний серум гэж би бол бодож байна. Нэг сул талыг нь хэлэхээ мартсан байна. Энэ маань амар гоё ингээд тайвшруулад те хэвийн болгоод сэрлээ. Арай жоохон давтамж ихтэй те 3 өдөр дараалал түрхчихээр өглөөн нь 3 дахь өглөөнийхөө өглөөн нь хамар дээр тослог үүсгээд сэргээдсэн. Тэгэхээр нөгөө аливаа бүтээгдэхүүн чинь нэг 100% яг төгс бүтээгдэхүүн гэж байдгүй шүү дээ. Заавал нэг хажууд нь нэг ингэсэн бол гэд нэг хэлчмээр те. Тэгэхээр хамар дээр тослог үүсгээд хаа надад амар тухгүй те. Тэгээд жоохон завсарлах шаардлагатай болоод исэн. За дараагийн бүтээгдэхүүн нь Sika powder гэж байгаа. За тэгэхээр Sika powder нь болохоор энэ айгуу сонирн бүтээгдэхүүн. Би өмнө нь хизээч юм Sika буюу одоо тайвшруулах тийм төрлийн powder хэрэглэж үзээгүй. Гуйжуулах эсвэл цэвэрлэх enzyme powder юм уу? Эсвэл vitamin C powder яг ингэж хольж хэрэглэж байсан. Тэгэхээр Sika powder-ыг бол анх удаага хэрэглэж үзсэн. Тэгэхээр иймэрхүү зүгээр яг л нэг юм powder байгаа юм л да. Тэгэхээр энийг яаж хэрэглэдэг вэ гэхээр өөрийнхөө айл нэгэн одоо цэвэрлэгч ч юм уу, toner, essence, serum, тос юу гэдгийг өөрийнхөө ямар нэгэн арс ашиглахны бүтээгдэхүүнд энээсээ авч хийгээд тэгээ гарн дээрээ холиод ингээд түрхдэг ийм үйлчлэгээтэй зориултай бүтээгдэхүүн байгаа л та. Тэр зориулт нь их юм бол мэдээж нөгөө эмзэгчсэн, улайссан амар сонирн болсон байгаа арс чинь тайвшруулад улаалтыг нь багасгаад нөгөө skin barrier-ийг чинь төлжүүлж өгөх тийм үйлчлэгээтэй. Тэгэхээр миний хувьд бол нөгөө эн чинь бүх лайн өөрөө Sika-тэй тий. Энийг дангаар нь хэрэглэх тийм шалтгаан бол надад ерөөсөө гараагүй. Би энийг 2 удаа өөрийнхөө тостойг хорилж хэрглэж үтсэн. Тэр миний арсанд бол яг тэгэж ингэчлээ штэ гэмээр тийм үр дүн бол харагдаагүй. Яг тэгэхээр миний арс өөрөө тийм одоо зүгээр байж хата Centella заавал хэрэглэх шаардлагатай тий. Aloe gel заавал түрхэх шаардлагатай тийм эмзэг арс бол ерөөсөө биш байхгүй юу. Асет хэрэглээл наашин цааш юм туршаал те арсаа хачин болгоод байдаг болохоос биш. Энгийн үед бол зүгээр л байдаг тийм учраас. Тэгэхээр энийг эмзэг арстай хүмүүс яг хэрэглэх юм бол яг тэр дороо үр дүн нэг харагдах гэж би найдаж байна. Хэрвээ үнэхээр өөрт чинь те Centella-тай serum, Centella-тай тос байх юм бол заавал энийг авах бол шаардлагагүй гэж бодож байна. Зүгээр айгүй тийм нэмэлт бүтээгдэхүүн. За хамгийн сүүлд нь тос байгаа штэ Sika cream гэж байгаа. За Sika cream нь болохоор энэ дотроос хамгийн таалагдаагүй ер нь бол Эренбэрэ хамгийн сүүлд нь буюу 5-т орох бүтээгдэхүүн ба. Яагаад тэгэхээр би өөрөө acne prone, батг гарамтгай, нүхжилттэй, blackhead гарч ирэх дуртай тий. Эрүүгээрээ цагаан батг гарч ирэх дуртай тийм ядаргаатай арьстай хүн учраас тосон дээр ер нь бол нэлээд пики ханддаг учраас магадгүй энэ тос таалагдаагүй байж магадгүй. Найрлагандаа мэдээж 7 төрлийн Centella орсон. Тэгээ дээрэс нэмээд beeswax, мөн sunflower seed oil орсон байгаа л да. Мэдээж
эн чинь өөрөө тос те нөгөө чийгшлийг те гүнд нь яг хадгалж өгүүлэх локлохын тулд ийм эмолиент найрлага бол заавал орж байгаа шүү дээ. Тэгэхээр sunflower seed oil орсон, beeswax орсон, нэлээд тийм тосрохог. Яг би ингээд энэ тосыг аваад бүтэн нүрээрээ түрхлээ гэхэд миний T-zone хийсгээр ингээд нөгөө нэг тийм сонин эвгүй тос түрхчгээр ингээд шингэхгүй ингээд байгаад идэг шүү дээ. Нэг те энэ чи минь чи ингээд мэдрэгдээд ингмээр санагдаад идэг шүү дээ. Яг тийг санагдаадсан. Хоёр хацраар маань бол зүгээр. Тэгэхээр яг яалтчгүй нөгөө арсны төрөл гарч иж байгаа юм бол та. Тэгэхээр хуурай, эмзэг, хуурай давмгай холимог тэгээд ийм өвлийн цагт бол энэ тос тиймэрхүү төрлийн ярьстай хүмүүст бол тохирно гэж бодож байна. Эмзэг төрлийн те. Харин яг над чиг маш тослог, маш их одоо батга гарах гээд идэг те. Blackhead гарч ирэх гээд идэг. Нөхсөө бүглэх дурггүй. Тийм хүмүүст бол энэ тос бол ер нь бол биш. За тэгээд юм байна. Энэ таван бүтээгдэхүүнээс ер нь би дараа нь дахиад юуг авах вэ гэвэл тонерыг бол мэдээж хамгийн түрүүнд авахд бол айгүй дуртай байна. Серумыг бол яг үнэхээр тослог үүсгдэггүй сека серум олчих юм бол энийг бол авах шаардлага болчихж байгаа байхгүй тий. Тиймэрхүү серум бас олж чадахгүй. Үнэхээр тийм тайвшруулах серум хэрэгтэй байх юм бол мэдээж энэ сека серум бол айгүй дайжгүй сонголт. Нөгөө гурыг бол нэгтгэж дахиж авах бол сонирхол бол төрөөгүй. Cosrx-ийн Sika line сэтгэл бол иймэрхүү байна. Тэгээд Cosrx-аас дахиад надад 3 төрлийн серум мөн propolis line дөнгөж өнөөдөр ингээд хүрээд ирлээ. Дахиад 2 PR gift ирсэн байгаа. Тэр бичлэгнийхээ сүүлд асуултанд хариулъя гэж бодож байна. Тэгэхээр Instagram дээр миний нэг юм асуулт ирсэн байсан. Ерөөсөө зүг зүгээр байж байгаа л минчидлээ улаагаад байна. Би төрөлхийн шар арьстай. Тэгээд зүгээр ингээл байж хад минчидлээ улаагаад байна. Гэрээсээ гарахаар улаагаад тий гадаа явж байгаа гэртээ орж ирэхээр ингээд төөнж улаагаад байна гэдгийгсэн байсан. Тэгэхээр тэгдэг арьстай хүмүүс бол тий угаасаа нөгөө гендэ байдаг. Угаасаа та тийм шар нимгэн арьстай төрчихсөн хүүтэнд илүү хурдан одоо мэдрэмтгий байна. Халуунд одоо бидраас илүү те мэдрэмтгий байна гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө болвол нөгөө нэг халуун хүүтнийхээ орчныг маш сайн тааруулах хэрэгтэй. Тиймэрхүү арьстай хүмүүс ер нь температураа маш сайн тааруулж явах хэрэгтэй байдаг. Хитрхи халуун орчинд ажиллах ч юм уу те жоохон паарныхаа нөгөө халдаг эмийг нь жоохон бууруулдаг ч юм уу. Эсвэл одоо хүүтэн нөхцөлд ажилладаг бол те заавал одоо маш сайн ингэж дулаалах хэрэгтэй байдаг ч юм уу. Ер нь температураа маш сайн тохируулах хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо жишээ нь Sika-тэй бүтээгдэхүүнүүд хэрэгжилж болж штэ. Эдрийг хэрэгжилж байгаа тохиолдолд бол тэгж нэг улаах гад байдаггүй. Би одоо жишээ нь асиднаас болоод арьс маань эмзэгшээд улаадаг болохоос биш нөгөө төрөлхийн тэгдэггүй юм болохоор би сайн мэдгүй гэж магадгүй. Гэхдээ асиднаас болоод улаацсан үед Sika-тэй бүтээгдэхүүн хэрэглээд маргааш нь бол ямар ч тийм улаасан шинжгүй, харшилсан шинжгүй босоод ирдэг. Заавал Cosrx гэлтгүү. Тинчээ гадууртай, зөндөө Sika-тай, Centella-тай, Aloe-тай бүтээгдэхүүнүүд байгаа. Тиймэрхүү төрлийн найрлагатай бүтээгдэхүүн сонгож авч хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Бас тиймэрхүү арьстай хүмүүсийн хамгийн нийтлэг гаргадаг алдаа бол ерөөсөө нарны тос түрхдэггүй. Нарны тосыг зөвхөн наран түрхдэг гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар ингээд нөгөө шалтан гараад явдггүй үстэй. Шалтан гараа явах юм бол бид чинь даар ингээд одоо өвөлтэй ханиад хүрнэ шүү дээ. Тэрнтэй яг адилхан нар чинь байхгүй алга болсон байсан ч гэсэн нөгөө салхичин тэнцэнээс ингээд арьс руу чинь бүр ингээд ирээд алдчихдаг. Тэгэхээр орой хэдий тэ 9 цагийн үед ч юм уу 10 цагийн үед ч юм уу тэ найзуудтайгаа ингээд гарах гад нүрээ будаагүй байсан ч гэсэн ядаж нарны тос түрхчих юм бол тэр нарны тос чинь блок хийгээд салхинаас бас хамгаалж байгаа гэж ойлгож болно шүү. Тийм учраас нарны тосыг ерөөсөө өөрийнхөө арьсны яг хувцас гэж ойлгочих. Өглөөж гарсан, өдөрч гарсан, оройч гарсан заавал нарны тосоо түрхээ гарчих юм бол улаах тэгж эмзэгших мэдрэмтгий болох тиймэрхүү нөхцөлөөс бол маш их нөлөө үзүүлнэ шүү гэж хэлмээр байна. За тэгээд энэхүү бичлэг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол subscribe бутан дараарай, комментоор асуултаа бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.